Мэцгаанууд та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. PowerPoint слайдыг видео хэлбэрт болгох. За тэгэхээр бол хэдүүлээ slide show руу ороод record slide гэдэг рүү орно. За тэгээ эхнийхийг сонгочоод энэ дээр болохоор юу гарч ирэх вэ? Эхлүүлэхээс өмнө хэдүүлээ яах ёстой вэ гэхлээр зөвхөн дууга хоолоогоо бичих үү? Эсвэл ингээд дүрсэн гараад бичих үү гэдгээ сонгон. За миний хувьд болохоор зөвхөн дуу хоолоогоо бичигээд ингээд сонгочлоо. Тэнгүүтлээ record гэдэг рүү ороод эхэлнэ. За PowerPoint слайдыг видео болгох. Slide show-д руу ороод record slide-ыг сонгоно. За хадгалахдаа файлсны save as замаа зааж өгөөд save as to гэдгийн MPEG-4 гэдэг видеог сонгоно. За ингээ хичээлийн зорилт тасгал маань ингээ гараад ирлээ. Тэгэнгүүтлээ хэдүүлээ X-лж гараад тэгэхээр бидний слайд болгоны доор ийм микрофоны зураг гараад ирсэн байгаа. Тэгэхээр энэ маань энэ слайдн дээр бүгдээрэн дээр нь хураагдсан байна гэсэн үг. За хадгалахдаа save файлсныхаа save as руу ороод замаа зааж өгнө. За би desktop дээр хадгалчихъя. За энийг дуу орсон гэж. За тэгэнгүүтлээ save as to руугаа ороод MPEG-4 гэдгийг сонгоод өргөтгөлөө сонгоод save-лчихна. За одоо энэ creative video гэдэг нь болохоор энэ нэг хөрвүүлж байна гэсэн үг. За хөрвүүлээд басгаар нь хэдүүлээ үзэж сонирхъё. Энэ бол маш амархан байгаа. Бид нэр хөвчлэн дандаа PowerPoint дээр хүүхдүүдтэй мэдээлэл бэлтэж байгаа. Тэгээ энийг яхад видео болоход маш амархан байгаа. За PowerPoint слайдыг видео болгох. Slide show-д руу ороод record slide-ыг сонгоно. За хадгалахдаа файлсны save as замаа зааж өгөөд save as to гэдгийн MPEG-4 гэдэг видеог сонгоно. За ингээ хичээлийн PowerPoint слайдыг видео болгочихлоо. За ингээ анхаарал утсан та бүхэн